За хамар битүүрх зөөрөг бол ялангуяа өвчтөнгүүд өвлийн цагт илүү түлхүү ингэж хэлж орж ирдэг. Энэ юутай холбоотой гэхээр ердөөсөө л энэ агаарын бохирдол утаа дээр нь орчны энэ агаарын чигшил ингээд алдагдах хит их бөхчин байдал ийм зэрэгээс болоод битүүрд эхэлдэг байна. Ер нь бол хамар битүүрдэх хүмүүсийн толгой маш их өвдөн, зүрхээр дэлсэн, цаашлаа зүрхний хэм алдаад эхэлнэ, артерийн даралт ихсэх нь байна. Мөн хамар битүүрээд унтаж чадахгүйгаасаа болоод цочромтгой, стресссэн ийм завируудыг хэлж орж ирдэг. Ер нь хамар битүүрэх хамар битүүрээдгийн гол үндсэн цаанд хоёр шалтгаан байдаг. Нэгдүгürt нь хамрын самалдаг хөөх, хоёрдугаарт нь хамрын тасалж мөөрс гэдэг маань ингээд мөрөө байснаасаа болоод энэ бол мөрөө гэдэг нь зодон зохионы үед ч юм уу хамттай гэмтэл авах эсвэл төрөлхийн бас мөрөө байх тохиолдол байдаг. Ийм тохиолдлуудад ингээд хамрын тасалж мөрөө болоод тэр хамраар гаднаас орж иж байгаа агаарыг чөлөөтэй нэвтрүүлж чадахгүй болоод ирэнгүүтээ тэнд хамар битүүрэх гол үндсэн шалтгаан болоод эхэлдэг байна. Тэгээд энэ хамрын битүүрэлтэйг арилахгүй удаан хугацаатай явах юм бол түрүүн би хэллээ шүү дээ, тийм ээ. Хамгийн нэгдүгээр толгой байнгын өвдөлтөй болно. Хоёрдугаарт нь зүрхний хэм алдаад эхэлдэг байна. Энээсээ урьдчилан сэргийлээд ер нь бол хүмүүс эртхэн чихэн моролын эмчтэй үзүүлээд онцлогоогоо хийлгээд шаардлагатай тохиолдолд тасавч тэгшлэг хаалгааг 3 дугаар шатлалын эмнэлэгт бүгдэн дээр нь ингээд улсын эмнэлэг болон хувийн хвшлийн эмнэлгүүд бүх эмнэлгүүдэд мэслийн эмчилгээг хийгээд явж байгаа. Удаан хугацаагаар ингээд бас компьютер дээр суудаг, удаан хугацаагаар урдас сэргэлэх, удаан хугацаагаар телевизээр үзэж байгаа хүмүүс бас ингээд хамрны тэр самалдаг хөөгд эхэлдэг байх нь. Бас бага насны хүүхдүүдийн утасны хэрэглээ маш их болцсон. Тэгээд дээр нь байнгын телевизээр үздэг ийм хүүхдүүдэд бас ингээд хамар бас тэр самалдаг нь хөнгөдөд хамар нь битүүр байдаг байх нь. За тэгээд халуун ногоотой хоолыг хийдэг бас энэ бас шалтгаан болдог. Хамрын тэр самалдаг хөөгд бас өөр юм бөхчм газар ямар тийм чиглэг биш бөхчм газар ингээд удаан хугацаагаар байхтар бас хамар битүүрээд идэг байна. Тэгээд энэ болгоныг ингээд манайхан яадаг гэхлээр дур мэдэж өөрсдөө янз бүрийн гормонтой заслахуудыг удаан хугацаагаар хэрэглээд яваад. Энэ гормонтой заслахыг удаан хугацаагаар хэрэглээд яваад байхаар ердөөсөө тэр нь илүү бүр цаашлаад маш их юм хор уршиг давуулж идэг. Өөрөөр хэлбэл тэр гормонтой тусаараа удаан хугацаатайгаар ингээд олон сар жилээр ингээд хүмүүс тусаагаад явцсан байдаг. Тэр нь яадаг гэхээр хамар дотох судсуудыг нарийсгана, хамрыг маш их хураашуулна. Тэгээд дараа нь өөр ийм тарай хэрэглэхдээ тэрүүндээ ердөөсөө олигтой үр дүн өгөхгүй эмчилгэд аягүй хэцүү болоод эхэлдэг байна. Тэгэхээр ердөөсөө та нар дур мэдэж хамаагүй эмийг хэрэглэхгүй, эмийн зохисгүй хэрэглээ, эмийн гаж нөлөө гэж бүгдэнд нь байгаа учраас эмчтэй заавал өөрсдөө хандаад тэгээд хамгийн гол нь ямар эм тохирох уу, ямар эмийг уух уу, ямар эмийг ингээд цацах уу гэдгийг эмчтэйгээ ярьж тохирж иж хэрэглэх нь байна. Тэгээ энэ ургамлын улирлын гаралтай харьцлууд байна. Энэ харьцлын улмаас болоод байнгын хамар битүүрнэ. Яагаад тэгэхээр хамрын энэ самалдаг гэж юм байна. Би зүгээр энэ мулешн дээр ингээд ярьчихлаа да. Энэ ингээд самалдаг гэж хүнд 3 самалдаг байгаа. Энэ хоёр талын хамрын хөндийг ингээд заагалж идэг энэ хөндийг арын самалдаг, дунд самалдаг, өмнөд самалдаг гэдэг ийм 3 том өөрөөр харжлаад хэлэх юм бол энэ бондоор махнууд байдаг. Тэрийг зарим хүмүүс ингэж хамраа харчаад эмчи миний хамрын дотор юм ургацсан байна, мах ургацсан байна гэдээ ороод ирдэг. За тэгээд хамрын тасалвч гэдэг маань болохоор энэ хамрын хоёр талын хөндийг заагалж идэг ийм хаалт буюу ийм мөгөөрс идэг. Тэр мөгөөрс маань болохоор янз бүрийн хэлбэрээр ингээ мөрөөжүүлдэг. S хэлбэрээр мөрөөдөг байх нь байна. C хэлбэрээр эсвэл баруун тишээгээ, эсвэл зүүн тал руугаа, эсвэл шип үүсэх буюу хамрын энэ өмнөд төгсгөл хэсгээр ингээ мултраад гараад ирдэг байх нь. Энийг ингээд хамгийн төгс эмчилгээ нь ердөөсөө септопластик буюу хамрын тасалвч тэгшлэг хагалгаанд орж энийг тэгшилж ясны дараа хоолны амьсгалчин сэргээд аюул сайхан болоод ирнэ. Тэгэхээр ердөөсөө хүмүүс цаг битээ алдаарай. Тэгээ манайхан яадаг тэр бүр хөндрөл өгөөд зүрхний хэм алдаад бүр байнгын толгой өвдөлтөй эмчи би хурхраад унтаж чадхаа байла. Энээсээ болоод би стрессгүй бүр нойргуудад аюул хороод яваад байна гэд ийм зөвөрүүдийг хэлээд ороод ирдэг. Тэгэхээсээ өмнө урьдчилан сэргийлээд эмчтэй үзүүлээд зөв онцлогоогоо хийлгээд хамгийн гол нь хагалгаанд ороорой гэж би хүмүүст өвлмөр байна.